байцгаано эрхэм хүндэт ноёд ханагтайнараа сайн байцгаано эрхэм хүндэт оюунлаг залуусаа ийхүү шигтэй өнгөч хэмтэй жижигхэн багтай орд сайхан өргөнд маань дөрвөн зүг намсаа саларцааж байгаа та бүхэн энэ нүчийн амар амгалан гайтхан өөдөөд нь өргөнд шүлээ. Ийхүү соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургууль жүжигчин хүүхдийн театрын жүжигчний 4Б курсын дипломын 3 дахь хүрэмтэй болох Чайковскийн Хунц нуур хүүхдийн драмын жүжиг тоглоход бэлэн боллоо. Ингээд энэхүү сайхан жүжигийг энэ өргөдгөнд хүрэлцэн ирж үзэж байгаа оюунлаг сайхан залуус болон эрдэнэ доктор профессор багш нартаа зориулж бинцлэгээ дэвшүүлж өгөх хэмээн 77 жилийн түүхтэй Монгол Улсын хүүхдийн театрын захирал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Загвар Жовын баян зул таныг тайзнаа халуун галагчнаар өгдөн авцгаая. Монгол соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургуулийн ярих урлаг театр кино судлалын техникийн багш Болор таныг халуун галагчнаар өгдөн авцгаая. Өргөнд хүрэлцэн ирсэн хатгатай ноёд та бүхний нэрээр амар амгалан гэрээ. Өнөөдөр бид нэр их чухал үйл хэргийн гэрчүүл болох гээд сууж байна. Монгол улсад хүүхдийн театр маань 77 жилийн түүхтэн дээр хэдийд ирсэн боловч Монгол улсад яг хүүхдийн уран бүтээлчдийн гит гэдэг юм бааз суурь байхгүй байлаа. Бид нэр ер нь бол бидний Чех улс, Оросын албаны улсад бол найруулагч жүжигчдүүд бол цөөн тавар бэлдэж ирсэн. За 2010 онд хүүхдийн театр маань анх удаага Оросын албаны улсын Санкт-Петербург хотын тайзлагчийн их сургуульд 10 жүжигчнийг группээр нь бэлдэж байсан бол өнөөдөр соёл урлагийн их сургууль маань анхныхаа ийм хүүхдийн жүжигчний ангийг одоо төгсгөхөд төгсөлтийнхаа шалгалтын одоо жүжигийг үзүүлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ хөө чухал арга хэмжээ маань хүүхдийн театр соёл урлагийн их сургуультай хамтын ажиллагаанд хэрэгжүүлсэн томоохон үйл явдал юм аа. Хүүхдүүд маань бас 2 жилийн турш манай театрын тайзан дээр жүжигээ яг одоо энэ бааз дээр нь одоо сургалтын бааз болно ашиглаж ингэж ажилласан байгаа. За манай энэ хүүхдүүдийн одоо багшаар яг хүүхдийн жүжигчнэр одоо мэрэгжлийн багш маань хүүхдийн жүжигчнэр төгсөж ирсэн манай энэ улдын бэлгүүн гэж манай энэ жүжигчин бас ажилласан. Тэгээд одоо хэрхэн одоо хүүхдийн жүжигчин болгосон байна вэ гэдгийг одоо шалгуулахад бэлэн болоод байна. Тэгэхээр зэрэг нийт жүжигчдтэй хүүхдүүдтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За соёл урлагийн сургуулийн бүтээлч багш хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Соёл урлагийн их сургууль Монгол Улсын хүүхдийн театртай хамтран хэрэгжүүлсэн хүүхдийн театрын жүжигчин хөтөлбөрийн маань төгсөгчдийн уран бүтээлд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан оройн мэндийг хүргье. За хүүхдийн урлагийн төр бүтээх онцлог нь бол маш өрмөц. Театрын бусад төрлүүдэд нэг жүжигчин, нэг дүрээ тухайлан бүтээдэг бол хүүхэлдээ гэдэг энэ өрмөц ертөнцид 3-4 жүжигчин хамтарч тэр дүрийг бүтээгээрээ онцлогтой энэ жүжигчдээс болвол бие бялдрын хамтран ажиллах эвд бие мөн дуу хоолойны болон биеийн уян хатан тэсвэр төвчээрийг шаардлагаараа юм онцлогтой юм аа. Тэгээд энэ хүний нүдэнд харагддаггүй мөртлөө нарийн нэгт ажиллагаатай энэ мэрэгжлийг сонгон суралцаж
өнөөдөр Оросын болоод дэлхийн сонгодог уран бүтээлийг хүүхэлдэйн драмын жүжиг болгон та бүхэнд дэлгэж байгаа оюутнуудаа бас маш том баяр хүргэе. Мөн энэ уран бүтээлээ бидний та хамтарч ажилласан хүүхэлдэйн театрын удирдлагууд, найруулагчид, жүжигчид бүх шатны албан хаагчдаа чин сэтгэлээсээ баярлж байгаагаа хүүхдүүдийнхээ бүгд сургуулийнхаа өмнөөс илэрхийлье. Ингээд хүүхдүүдийн маань уран бүтээл хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их талархлаа. За баярлалаа. Ингээд энэ сайхан өргөдөхөнд байна. Би бүхний хамгийн хайртай хүмүүс мэ цугласан гэдэгт итгэлтэй байна. Ингээд ард сэтгэл догтлон хүлээж байгаа оюутны сайхан залуустаа зориулаад халуун нагчдыг харамгүй сайхан түгээцгээе. Амжилттай. Ингээд энэ сайхан театрт маань хүрэлцэн ирсэн олон сайхан оюутны сайхан залуусыг бас дэлгэцрүүгээ анхаарлаа хандуулахыг хүсье. Манай оюутнууд маань энэхүү та бүхэндээ дурсамжаа хуваалцахад бэлэн болсон байна. Та бүхэн маань тоглон сууж таалан болгоно. Эрхэмсэг ноён хавчтай та бүхэнд сонгодог үчийн мэндийг хүргэе. Та бүхэн Оросын алдарт хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский хот нур бүжгийн жүжиг хүрэлцэн ирсэн байна. Манай жүжиг юугаар онцлог вэ гэж юу? Хот нур бүжгийн жүжигийг хүүхэлдэйн драмын жүжиг болгон амжилж байгаа юм. Эрхэмсэг ноён хавчтай та бүхэн таалан болгоно. Эр төрдийн цагт хар санаач шиддэг. Хорвоогийн хамгийн гоо үсгэлэн догтыг хулгайлж өөрийн цайцтай хойдог байлаа. Огтоо алдсан ээжүүдийн сэтгэлийн гуниг зовлон үгээр илэрхийлэхийн аргагүй. Ийм зовлонд унсан нэгэн их огтоо хаан явсаар хар шидтий цайцад толж иржээ. Огтоо алдсан аав ээжүүд хар шидтний цайзыг зорж ирсэн боловч хаягдаж хоцорсон цайз өмнө нь тогтсон нуур хэсэг хон шуудаас өөр юу ч олсонгүй.
Яг шүл онох шиг болсон да. Хачи юм биш. Бодон харахад өд бодогч байдаг. Ичийн шимшиг юу? Эсвэл энэ тийм бодонгууд шуу шиг далавчтай байдгийг болов уу? Тэгэхлээс чиг шиг боллоо. За яадаг гэжтэй найз. Гэхдээ яад ч хөл онох шиг болсон доо. Өнөр ич гэснээс тэр харагдаж байгаа нуурын тухай нэг домог байдаг шүү. Ямар домог? Эрд цагт хар санаа чиддэг. Хорвоогийн бүхий л үүсгэн тогтуудыг хулгайж өөрийн цайцтай хойдог байж. Охин алдсан ээж хайж явсаар хар шидтний цайцыг туулж ирээд суллахыг гойж ойлж хайж зогссоор байгаад тэр харагдаж байгаа хүн чулуу болж хүрээ. Харин нулимсаар нь энэ том нуур тогтсон гэдгийг байна лээ. Гонигт айл домог юм. За энэ яг тэ найз. Хоёулаа ч өнөөдөр ганц косон буцхан дээ. Харин тэгхэндээ өнөөдөр нийлжэр болсон. Сэтгэл тавгүй. Маргаашийн ортод болох ёстол миний сэтгэлийг ихээр зовоож байна. Гэхдээ юунд зовно вэ? Харин цайхан бицтэй. Маргааш бүх хаант улсуудаас хамгийн хөөрхөн гүнзгий хүрэлцэн ирнэ. Чи тэдний нэртээ сүе тавина. Бас хаан тэдмээ залгамжлах өдөр чинь харин тэгээд яах вэ? Чи Адитаг санахгүй юм гэж байна. Санал руу яах вэ? Тийм их гоо үзэсгэлэг би яаж мартаж чадна гэж. Yorgos-ийн үзэсгэлэнтэй. Ингээд одоодод юу тагуулж юм бол? Харин тэр найз мэддэг байсан болч. Хөөе, тэр хараач. Өмнө зова. Хоншоо. Үзэсгэлэнтэй юм гэж. Чисээ хаа. Юг тэргүүлэг чонгийнхын толгой дээр титэм ялцаж байх юм. Тийм гэж үү? Нуур энэхэд ойрхон байд. Хойш очиж харах. Ай, явъя.
авч гэргийн болсон бол өөрийн хаан тусдаа хаанаа хатан ээжтэйгээ хамт аз жаргалтай байх байсан да. Гэтэл одоо яа гэх юм? Өдөр нь хүйтэн самардаж шүтэн хүйтэн цайзад хоригдож насаа идэх юм бэ? Ажита. Үгүй. Хорон санаад шилдэнгүүдэд хаан тусаа өчгөн ардэрэгтэй зовсон сунгаж байснаас би өөрөө зовсон дээр байх уу? Ажита. Чи хэдий болтол энэ харааны эд шидийг тайлах ганцхан чамай гэдэг цагаан мөртөө хүлэгрийн ханхуугээ хүлээх гэсэн бэ. Цагийн усаар байна. Ажита. Чи хүсэж хүсэж миний эцэгтэй гэрэл болно. Цаг хугацаа чи ямар хинрэлгүй юм бэ? Үсээгүй минь яарагч. Харин үлдээж зөвхөн минь үлхэн орчлох юм. Эдгээр найдварын гал минь үгүй бол ирээдүйн тухай бодож тэгэл надад энэ аимшигтай харагдсан газраас хэн биднийг олж ирэх юм бэ? Олон зууны салхи шуурганд хонгож илэгдсэн. Ормигтэн дагаад орооны туслан нөлөөс шиг урссан. Хүн чөлөө та яг юунд найдаж ин байдаг юм бэ? Гэхдээ танд байгаа миний хаз байх. Аяа. Энэ хүйтэн уснаас гарч ирээ. Таны хажууд суух. Ямар сайхан байдаг гэж. Та магадгүй хинтхий хамгийн тогтой газар нөхөн. Таны нөлөөс хэн нөө миний хүн та бид хоёр яг адилхан.
어디에다? 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 인치는 그죠? Чи юм бэ? 그 비시크릿은 지나만 대놓고는 어디에다? Зигрид. 어디에다? Зигрид. 어디에다? Би чамайг таньж байна. Гэхдээ чи энд яаж ирв? 믿고 어디에다? 홀템 남아 계시는 그 두숨 биз? 참고 왔다. миний зүрх сэтгэл хоосооч. Харин өнөөдөр чамайг хараад үнэхээр баярлж байна. 어디에다? 참고 ямар гай зовлон тохиолдсон бэ? Намайг хар санаа чиндсэн. Ротгорд гэж болгож энд хорсон. Хави минь хаан тусыг хөөрийн болохын тулд надтай гэлж хөөрөө хаа болох юм гинэ. Тэгээд тэр санааг мэдхгүй болохоор намайг энд хон шуу болгож хөргсөн. Юу? Хүн шувуу болгож хөргсөн гинэ. Тэгвэл би тэртэй чи тулдаж чамайг авъя. Үгүй. Тэр бол хар шигт. Чи тэрний хүчээр яагаад ч дийлэхгүй. Би тэрнтэй хаан тусаараа тэмцээж дийлэхгүй. Харин ганцхан чи өнөж хайрал тэр хараалынхын ич хэдэг үгүй хийж. Хэн орчлонгийн хүн зам амглан болж хаз жаргалтай болох юм гэсэн. 어디에다? 비 우리 зүрхээрээ мэдэж. Чамтайгаа уулзаагүй олон жил өнгөрсөн байна. Харин өнөөдөр чамайгаа олсон. Би хайраа олсон 어디에다? Зүрх минь хүчтэй цохилж явах чинь. Зүгээр л хэнэгнээс хайснах юм болов. Нүүр халуун гаргаад. Сар чи халуунаар төндөг болоо юу та? Нүд минь гэрэлтэй. Хорош минь хинэх гэж. Чихэд минь хөгжим аяглаад. Би яагаад байна? 어디에다? Энэ бол хай. Үгүй. Хайр ийм хурд ирдэг гэдэгт би итгэхгүй байна. 어디에다? Зигрид. Сарин би хөөтөртэй дүнсгэр гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Ямар үнцгсэн төгс юм бэ? Норын би хүйтэй бас шорог гэж боддог байсан. Гэтэл бас л үгүй юм байна. Тулаа намайг аваад хайр мэдээч. Хинаддаг би шааж бас хумайч гэж боддог байсан. Гэтэл бас л үгүй юм байна. 어디에다? Хараач тэд над руу гараараа татаж нэмсэлж байна. Гэхдээ энэ бүхэн зүү тавил яана. Зүү дэшэлэн чи өнөж хайршил яана. Бэж. 어디에다? Чимэн айх хэрэггүй. Учир энэ хайрыг би чамд батлах болно. Маргааш миний ордонд сүй тавих ёслол минь болно. Юу? Би олон хүний өмнө чамд хайртайгаа ичиж чамдаа гэрлэх санд тавь. Зигрид. 어디에다? Ротгорд чи бошоо. Үгүй 어디에다? Би энэ чамдаа хасаж юм. Чи ямар чи оноод явахгүй намайг гэж хизээж авч чадахгүй. Чи Способ 있겠어. 어디에다? 지금 막아. 하나 싸움 이래요. 어디에다? 어디에다? способ 어디에다? үгүй.
Маргааш тэрний хаан ширээгээ залхамжлах ёстой. Суй тавих ёстой. Хамтлах юм. Чи яаж мэдэн? Минь би чинь таны хаан нүд чиг шүү дээ. Зэкэд энүүгээр ирээд явсныг та мэдээгүй юм. Та минь бяцхан хүн гүнжээ алдах нь. Тэгээд Маргаашийн хаан ширээгээ задгамжлах ёслолтой. Энэ хоёр суй тарьснаа зарлах юм гээ. Туган тат. Яцхан хүн гонжмэн. Би гонигэл. Би чамда хайртай болохоор чамайг автчихгүй тулд. Энэ гинжиж байгаа юм штэ. Чи надад метеорлта. Үгүй. Намайг саллаач. Тэвш Одета. Чи надад дурал халавал. Үгүй. Би чамтай яасан ч гэлэхгүй. Тэгвэл үүд энэ норыг чимээ хүн хэвээрээ ховсол байх бол Одета. Эцэг минь та бидэнд ниадуурцаг алга. Харамсалтай байна. Одета. Чи явж чадахгүй. Яа. Гайхалтай. Хүндэтгэлийг тань хүлээн авлаа. Өнөөдөр миний хүү Зекрид хаан ширээгээ заалгамжлах ёстой. Мөн ирээдүйг хатуу болох хүнээс сонгох тун чухал өдөр шүү. Тэгэлгүй яах вэ? Хатдаг. Бүх зүйл бэлэн бидтэй. Ани таалт нийцэр гэдэг энэ хийж байна.
Маш сайн байна. Ёслыг эхлүүлцгээе. Сонсцсон ой капитанра. Та бүхний өмнө ханхүү Зигфрид маргич байна. Италийн эзэн хаан Эрхэм дэс, хоёрдугаар Виктор Эммануэль хааны охин Эрхэм Секунж Мария Канонилда. Польшийн эзэн хаан Эрхэм дэс, хоёрдугаар Василистов хааны охин Эрхэм Секунж Риса. Орсын эзэн хаан Эрхэм дэс, хоёрдугаар Петр хааны охин Эрхэм Секунж Анна Петровна. Миний өрсөлдгийг хүлээн авч үрдсэн ирсэн эрхэмсэг хоёр хадагт хүндэт зочдтой талархал илэрхийлье. Одоо та бүхний өмнө өөрийн сүлд бүсгүйгээр сонгосон үдсэглэнд гүнж одиатаг танилцуулж одиатаг.
яаж? Тета. Чи минь үнэхээр үтсгэлэнтэй гүнж болжээ. Алив танд баярлалаа. Тета. Би чамдаа хязгааргүй хайртай. Чи миний сүйт бүсгүй болооч. Би зөвшөөрч үнзэг. Юу? Зигрид. Чи түр бүлэт. Юу тата? Зигрид. Зигрид наша. Зигрид. Чи сая тэтгэвдээ хувь хараагүй юм. Хараагүй. Би хатаа. Би зөвшөөрч байна. Чи миний охин Одесийг насан туршийн хайраараа сонгосоо. Хорон санаа шигдэг Ротбард. Энэ чи юу? Тийм ээ. Хар шигдэг Ротбардтай танил. Энэ миний хайртай охин Одесия. Юу? Хэмсэг хатан хаан Юу? бид ингээд худураг болцоолоо. Үгүй Ротбард. Чиний хорон санаа хизээч биелэхгүй. Учир нь би чамайг тулаанд дуудаж байна. Зигрид. Үгүй. Хүмүн болохгүй. Үгүй. Хорон санаа тарч чад. Хаан тусаа. Өөр захирнаа. Зигрид. Найз минь, чи надад туслаач. Явъя хатан юм явъя. Ээж, хатаач. Хүмүн. Босгүй явъя хатан юм явъя. Ээж та санаа зовхгүй дээ. Ротбард. Хар санаа чиддэм. Алив. Чи надтай нүүр тус. Ротбард. Зигрид. Гарч ирэх чи надтай нүүр тус Ротбард. Алив хараад ирдээ. Хор тамтэн. Ротбард. Алив хараад ирэх Ротбард. Так. Сам сус Ротбард. Одесса. Урт миний хосон. Өстө. Одесса. Энэ гигээр хайрыг татчих. Би чамаага сав авах Одесса.
Андреас. Юу? Одоо чи бидэнд хэрэггүй. Би чамайг савл авна. Одиета. Зовлонгийн гашуун нулимсыг ихшээ хатаах хүч хайрын ариухан сэтгэлдэл оршин үлдчихнэ. Ойртоо сансан ээжүүдийн сэтгэлийг амьрлуулж орчлонгийн бүх охид хайр үлгийдүүлж жаргах болтугай. Хатуу харгас бүхнийг хазаарлан тогтоох хүч харишгүй ган хайрандал оршин үлдчихнэ. Үрээ харилсан ээжүүдийн сэтгэлийг дэвтээж үрдийн аз жаргалаар ертөнц гэрэлтэх болтугай.
Баярлалаа. Энэхүү соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургууль, жижигчин хүүхдэд театрын жижигчин дөрвийн Б курсын дипломын 3 дахь хүрэмтэй Чайковскийн Хунд нуур жүжиг маань та бүхэндээ энэхүү амжилттай тоож хүрлээ. Та бүхнийхээ өмнө энэхүү сайхан урамтай оролцсон туулсан эрхэмсэг оюунлаг залуусаа тайснаа алдар шуудахад таатай хадуумстыг халуун сайхан байцгаая. Энэхүү хатан их хүн чулуунд Батцэргийн ундралаа. Хаяа сарпда болон зипридийн найзын дүрд мөнх цолоогтой хаширдан баярги. Хадатгийн дүрд мөн хоны дүрд гамботоогтой сансар туяа. Хадатгийн дүрд инхатрогтой мөнх шүр баярги. Ротвартийн дүрд бямсар мохтой их ханга. Секретийн дүрд эрхэм баярогтой их сүлд баярги. Хадатгийн дүрд Насанбаатарогтой их чинга. Ясын сайхан уран бүтээлд оролцсон 77 жилийн түүхтэй Монгол Улсын хүүхдэд театрын нийт бүрэлдэхүүнтэй хадуу болгохыг илэрхийлье. Баярлалаа. Энэхүү сайхан тайснаа одоо та бүхнийхээ өмнө эрхэм хүндтэй багш нараа өрн залхахад таатай байна. Та бүхнийхээ өмнө тайцны ярианы багш жаргалын болорд таныг тайснаа хадуун болгосноор бүгд авцгаая. Мөн жүжиг ур чадварын багш Монгол Улсын соёлын иргэн ажилтны доктор Сугрын болор багш таныг хадуун болгосноор бүгд авцгаая. Монгол жүжигийн ерөнхий найруулагч хүүхдийн ур чадварын багш Монгол Улсын соёлын иргэн ажилтны их холдын бэлгүүн багшигаа тайснаа хадуун болгосноор бүгд авцгаая. Манай тайсны ярианы багш болордын багшигаа тайснаарья. Энэхүү нийт уран бүтээлчтэй дахин хадуун баяр үргэлж хадуун алстыг харуулсан бэлтгэцгээе. За маш баярлалаа. Бидний хавтыг тоглон сууж таалан сэргсэн та бүхэндээ маш баярлалаа. Конфликт жижиг маань амжилттай өнөөдөр дипломынхаа хамгаалтыг хийлээ. Хүүхдүүд маань үнэхээр мундаг байлаа. Бид нар тэгээд энэ олон хугацаанд бас чамгүй энэ багахан ихэнх хугацаанд бас их зүйлийг хийж бүтээсэн байгаа. Тэгээд хүүхдтэй орлогыг бас ойлгож, шинтэн хайрлаж, дурлаж, бүтээсэн дүр болгоно гайхалтай байлаа. Хүүхдүүдтэй бүгдээрэнд нь халуун баярлалаа. Баярлалаа. Энэхүү сайхан уран бүтээлд оролцсон эрхэм уран бүтээлчдийн бүгдээ дурсгалын 6 татварыг хүсье. Цагнаргийн энэ сайхан хугацаанд оюутан сайхан залуус маань ийхүү нэг сайхан уран бүтээлийн анхаарлаа. Энэхүү сайхан уран бүтээлч оюутнуудаар урлагийн тэнгэр янжин самурхан мөргөлж ээж хулгай сайхнуудыг өөдөө нөргөж шүлээ. Хамтлагийн зүгээс найз мэдгийн зүгээс хадуун алстыг харамгүй сайхан үзгээ. Өнөөдөр сайн тайснаа багш Монгол Улсын соёлын иргэний ажилтан гамдагч багшигаа тайснаа өрж байна. Гамдагч багшигаа Монгол Улсын хүүхдийн театрын жижигчин. Мөн энэхүү уран бүтээлд оролцсон Монгол Улсын соёлын иргэний ажилтан Базар хаан, Монгол Улсын соёлын иргэний ажилтан Камис хаан. Энэхүү сайхан арын албанд ажилласан Монгол Улсын За өнөөдөр 5 сарын 13-ны өдөр
бид нар Хунтнуур жүжигээ хүүхэлдэйн драмын жүжигээ амжилттай өгөөд манай 7 оюутан маань ингээд албан ёсоор төгсөж байна. Үнэхээр их баяртай байна. Жүжиг амжилттай өглөө. За мөн бас сая жүжиг дээр бол үнэхээр сэтгэл хөдлөж бас явлаа. За ард нь гарсандаа үнэхээр их баяртай байна. Хүүхэлдээ урлаг гэдэг бол мэдээж маш хүн өөрөө биетээрээ гарахгүйгээр хүүхэлдэйг амьлуулж хөдөлгдөөр хамгийн том онцлогтой учраас жүжигчнээс бол маш их ур чадвар шаарддаг. Тэр зүйлийг бид нар бас 2 жилийн хугацаанд чадан ядан сурснаа ингэж өнөөдөр тайлбарч чадлаа. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Үнэхээр их баяртай байна. За тэгээд Хунтнуур гэдэг энэ нийтдээ 27 хүний хамгийн 2019 онд тавихтаа 27 хүний бүрэлдэхүүнтэй тавьсан том жүжигийг бид нар оюутны хэмжээд энэ бүтээл болгоод 7 оюутан за мэдээж Монгол Улсын хүүхэлдэйн театрын хамт олонтойгоо нийлээд ингээд тавилаа. Үнэхээр ачаалттай. Нэг хүүхэлдэйг 3-аас 2-оос 3 хөдөлгдөг учраас маш их ачаалттай энэ зүйлийг ард нь ямар тааж гарлаа. Монгол Улсын хүүхэлдэйн театртаа баярлаа. За мэдээж ангууд ирсэн багш Болормаа, хүүхэлдэйн театрын багш Бэлгүнэ багш, Тайзраны багш Болор Эрдэнэ багш та бүгдэнд нь баярлаа. За дипломын уран бүтээл Хунтнуур жүжигээ ингээд тавиад дуусч байна. За үнэхээр их баяртай байна. Бүр ингээд одоо бас ингээд догтлоод ингээд бүр тэр тусмаа ингээ хүүхэлдэйн жүжигээ бас ингээд нэг биетээр нэг хүүхэлдэйгээр гараад ингээд тавиад дуусч байгаа. Үнэхээр их баяртай байна. Үнэхээр их сүйстэ баярлаа. Монгол Улсын хүүхэлдэйн театртаа их баярлаа. Монгол Улсын хүүхэлдэйн театрынхаа жүжигчид хамтран ажилласан жүжигчдээ үнэхээр их баярлаа гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу? Адита дүр дээр ажилласан хичэн байна. За тэгээд бидний хүүхэлдэйн театр гэдэг мэргэжил маань хүүхэлдэйн театрын жүжигчин гэдэг мэргэжил маань бас хувийн одоо дараамын жүжигчнээс ялгаатай маш их ялгаатай бид нар төсвөр төвчээр хэрэгтэй дуу айлын хувьд ч гэсэн тэ контраст гаргах хэрэгтэй. Тэгэхээр 4 сар магадгүй 3 сар энэ бүтээл дээр ажилласан. Тэгээд ард нь гарсандаа маш их баяртай байна. Тэгээд хамгийн түрүүнд хүүхэлдэйн театрынхаа уран бүтээлчид жүжигчид бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр хүрэлцэж ирсэн Артус радиогийнхаа 2 охинд маш их баярлалаа гэдэг энэ зөндрөнд хэлье. Тэгээд юм болгоно ингэж хамт ингэж байдаг бүгдэнд нь ингэж гоё ийм гоё сайхан бичлэг хийж өгдөгд нь маш их баярлалаа гэдэг хамгийн түрүүнд хэлье сэтгэлийнхаа гүнд. За тэгээд өнөөдөр ингэж дипломын уран бүтээлийг хамгаалсанд бол үнэхээр их маш их баяртай байгаа. Угаасаа тэгээд одоо дүр дээр ажиллахын хувьд бол мэдээж бид нэр 3 дугаар курсээс хойш ерөнхий бол ажилласан байгаа. 3 дугаар курс тахта явцын шалгалтандаа бол энэ хүү жүжигийнхаа нэг арай нэг юу хурааж ингэж оролцсон бол одоо бүрэн ихээрээ сая тавилаа. Тэгээд ингээд за манайх энэ жүжигийн анх 3 дугаар курсэд юу шалгалт өгж байсан. Тэгж яхтаа болохоор энэ жүжигийг хураангуулж өгж байсан бол одоо энэ 4-р курстэй бүрэн ихээр нь одоо энэ хүүхэлдэйн театрын уран бүтээлчтэйгээ хамтраад тавьж байгаагаараа маш их онцлогтой байгаа. Тэгээд уран бүтээлчтэйгээ мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад тоглож байгаа хувьд бол яг ажлын байран дээр яг энэ мэргэжлийн урлагийн байгууллага дээр ажиллах мөч бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд ийм гайхалтай уран бүтээлээр дипломын уран бүтээлээ хамгаалж байгаа нь маш том нэр хүндийн тийм гайхалтай хариуцлагатай гоё мөч байна. Тэгээд ингээд төгсөж байгаад маш их баяртай байна. Бүгдээрэнд маш их баярлалаа. Орсын алдар төгсмийн зохиолч Фёдор Ильич Чайковскийн Хунтнуур гэдэг дэлхийн сонгодог балетыг хүүхэлдэйн жүжиг болгож тавиад Соёлын сургууль Монгол Улсын хүүхэлдэйн театр хамтраад ингээ хамгийн анхны 7 оюутан болоод ингээд дипломын уран бүтээлээ тавьж дууссан байна. Тэгээд үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Үнэхээр амар их сандарсан. Тэгээд одоо сандрал ирнэ их дарагдж байна. Тэгээд ерөнхийдөө уран бүтээлийн баг нэг 15 хүнтэй ажиллаа. Тэгээд ийм том жүжигийг 15 болгонаа бас амьлуулад тэгээд голчлоод бид 7 ингээд ард нь гарсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд маш олон жилийг одоо ингэж сурдаг. Би манай жүжигчний мэргэжил бол тэгээд бид нар бол 2 өөр жүжигчний мэргэжил үзлээ. Тэгээд үнэхээр их гайхалтай байна. Маш нарийн мэргэжлэр ингэж хүүхэлдэйн театрын жүжигчин гэж төгсөж байгаад үнэхээр сэтгэл маш өндөр байна гэж хэлмээр байна. Тэгээд нийт ирж үзсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна. За сайн байцгаана уу? 4 Б курсын хүүхэлдэйн жүжигчний ангийн оюутан Бацэргийн ундрал байна. Өнөөдөр Хунтнуур жүжигийн Хатан хаан болон хүн чулууны дүр дээр ажиллаад өнөөдөр амжилттайгаар жинхэнэ хамгаалтаа дуусгаад дуусгачаад байж байна. Тэгээд сэтгэл мэдээж маш өндөр байна. Дипломын жүжигийнхаа ард гарчлаа. Хүүхэлдэйн жүжиг бидний дөнгөж сая тоглуулсан таягт хүүхэлдэйн төрөл гэдэг бол ерөнхийдөө хүүхэлдэйн ерөнхий төрлүүдээс хамгийн бие бялдрын хувьд жишээ нь хамгийн их өндөр ур чадвар шаардсан ерөнхийдөө маш хүнд төрөл элементийн нэг энэ элементийг тоглож сурахад бид нарт бас 3 дугаар курсээс хойш одоо ингээ 2 жилийн турш бид нэр ер нь бол бэлтэж байгаа. Нэг хүүхэлдээ дор хаяж хөнгөндөө 2-3-аас 5 кг хүртэл жинтэй байх тохиолдолтой. Тиймээс тухайн хүүхэлдэйг ер нь бол 1-3 жүжигчин хөдөлгөх
тохиолдол олон байдаг. Их биеийг нэг хүн, хоёр гарыг нэг хүн, тэгээд хөлийг нэг хүн гээд ингээд дор хаяж гурлаа ажилдаг ер нь юм онцлогтой. Тэг маш их хүнд элемент учраас жүжигчний цор ганц дан тоглолт гэхээс илүүтэйгээр багийн ажиллагаа бие биеийг ойлгох, мэдрэх иймэрхүү мэдрэмжүүдийг бид нар одоо ингээ 2 жилийн турш өөрсдөө суулгахыг хичээгээд өнөөдөр тэрнийхээ тайланг тавьчаад байж байна. Одоо ингээд дипломынхоо жүжиг өгсөн чинь сэтгэл маш их өндөр байна. Тэгээд маш их зүйлийг сурч авлаа. Тэгээд таяд хүүхэлдэйн төрлөл маш хүнд одоо хүүхэлдэйн элемент байхгүй. Тэгээд энэний ард ийм том юмны ард гарсандаа маш их баяртай байна. Тэгээд өөрөөрөө бас бахархаж байна. Би нөгөө нэг нурууны гимтэлтэй. Тэгээ ингээд надад маш ачаалттай, маш хэцүү байсан. Гэхдээ ингээд ард нь гарсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд ингээд ер нь л үнэхээр амар ингээд догтлоод яг үг орчихгүй наа. За юун түрүүнд ангийн багш Сугрын Балармаа багштай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хүүхэлдэйн багш, бэлгүүн багш, гандуш багш гээд бүх багш нартаа баярлалаа. Болор Эрдэнэ багштай баярлалаа. Та нар минь ингээд байгаагүй бол би ийм өнөөдрийн амжилтанд хүрэхгүй байсан. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Та нарынхаа итгэлийг алдахгүй ингээд маш сайн уран бүтээлж болно.